За үзэгч та бүхэнд мэндийг хүргэе. Бид өнөөдөр студиэс дараагийн зочинтой ярилцахаар бэлэн болсон байгаа. За улсын хурлын гишүүн асан Цэрэнхүүгийн Шарвд орж гэж. Тантай юу ярих вэ гэхээр шүүх системийн та үндсэндээ бүх сегментэд ажилласан. Би нэг сүүлийн үед нэг 2-3 зүйл таны одоо тохимол бүтээлийг сонирхож судалж үзээд Манан буусан Монголын золиос гээд ном багаш Санжаас үнгийн зориг агсны асуудлаар маш өргөн цар хүрээтэй тийм агуулга юмнууд гараад байна. Тэгэхээр та энэ номоороо дамжуулаад энэ бүтээлүүдээрээ дамжуулаад нийгэмд юу өгөх гэж зорьсон юм бол. Тэгэхээр Монгол улс бол хэлмдүүлэлтийн гашуун туршлагатай, аимшигтай. Өнөөдөр монголчууд бол тэрнийг мартаагүй байгаа. Хүний эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан үндсэн хуулийн бол одоо баталж чадсан. Яагаад Монголд өнөөдөр хүний эрх чөлөөг одоо улан дороо гიშгсэн аимшигтай ийм одоо систем бий болчих ба. Энэ бол бүхэл бүтэн систем. Тогтолцоо. Энэ тогтолцоог бол хэдхэн хүн санаачил зохион байгуулсан, хөл дээр нь босгосон. Түүнийхэн хүчээр бол өнөөдөр Монголд ноцтой одоо тийм хэлбэдүүлэлтийн процессыг одоо эхлүүлсэн. Энэ зорилгонд болохоор бол жишээ нь одоо улс төрийн тооцоо, хувийн тооцоо, бизнесийн булааж явах одоо тийм тооцоо, ийм одоо юмнууд урдаа тавьчихсан. Зорилго хэсэгтэй. Бүтсэн гэхээр бол өнөөдөр эрх мэдэл албан тушаалын ашиглан бол хуулийн байгууллагуудыг өөрийнхөө удирдлагын дор ажиллуулж байгаа. Ингээд тэр эрүүгийн хэрэг үүсгэсэн хүмүүсийг бол шорон гямданд бол өстой дээд зэрэг ташлаадаг бохир аргатай. Одоо энэ ерөнхий сайд үсэн хэн алтан ухийг яриад байна л өстой хонгил гэдэг байгаа. Тэр хонгилыг чи олон хүн яриад байна л. Тэгээ гарч болдоггүй заа юу. Тэр нэг чихэд оруулчих юм бол заа их одоо шийтгэж л одоо нэг нэвтэлж байж л цаад захаарна. Цаана гарахад бол хэцүү. Тэнд эд хөрөнгөөр хохирно. Эрүүл мэндээр хохирно. Зарим нь ань насаар хохирсон тохиолдол байна. Тэгэхээр энэ бүгдээс чинь одоо ингээд хараад байхаар бол энэ бий болсон систем. Чин бол үнэхээр ямар аимшигт юм бэ гэдгийг би энд одоо миний намайг үссэн хүмүүс ерөнхийдөө ойлголт авах байх. За тэр зориг агсны Санжаас рунгийн зоригийн тэр ном дээр агуулгын хувьд нэг тийм ноцтой юм гарч ирдэг. Энэ юу гэхээр нэг юм зам засах ажиллагаа гэж. Зам засах ажиллагаа гэж яг юу хэлээд байна? Яагаад ийм нэр томьёололоор орж ирж байгаа юм? Энэ асуудал өөрөө. Миний номонд нэг тийм гарч ирвэл дээ. Тий. Зам засах ажиллагаа буюу Монголын эрүүгийн ертөнцийг эзэн эзэнгүй болгох ажиллагаа гэсэн. Би энэ дээр бол нэг 4-5 зүйлийг хэлье. Яагаад гэхээр бол ер нь Монголын нэрт одоо улс төрч Санжаас рунгийн зэрэг амь насыг хохироох энэ хэрэг бол маш эртнээс бодож боловсруулж бэлтгэсэн. Их ностой шүү. Бэлтгэсэн. Хэрэг үүдэн гарсны дараа бол энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд бол маш их саад учруулсан. Энэ нэг хоёр одоо моментиг бол бодох ёстой. Урьдчилан төлөвлөсөн гэсэн үг шүү дээ. Урьдчилан төлөвлөсөн зохион байгуулалттай бол одоо энэ төлөвлөгөөт ажиллагаа бол одоо хийсэн. Гүйцэтгсэн. Чи юу хэлэх гээд байна гэхээр бол би энэ дээр тодорхой баримт. За. Монголын эрүүгийн цагдаагийн газар түүний онц гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг бол татан буулгах тухай асуудлыг тавьсан юм а. За. Цагдаагийн ерөнхий газар бол маш тийм их шахалтанд орсон юм шиг байна. Ингээд энэ бүтцэн татан болгочихгүй юу? Татан болгоцсон. Гэтэл цагдаагийн бие бүрэлдэхүүн бол эсрэг хүс энэ чи яаж болох юм бэ? Онц ноцтой хэрэгүүдийг тэгэхээр яаж хийдэг юм? Тэгээд одоо тэр болгоноогоо ярьсан байгаа биз. Тэгэхээр бол цагдаа хэд хоногийн дараа бол өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгоод эрүүгийн цагдаагаан онц гэмт хэрэгтэй тэмцэх тэр тасгаан бол эргүүлээд байгуулчихгүй юу? За. Тэгсэн чинь хэд хоногийн дараа Монгол улсын хууль зүйн сайдаар ахлуулсан улсын хурлын 4-5 гишүүн орсон ажлын хэсэг эрүүгийн цагдаагийн газар дээр ирж байгаа юм. За хэдэн оны асуудал ирж байна та? 98 оноос өмнөх асуудал ирж байна шүү дээ. Тийм байна. Яагаад эрүүгийн цагдаагийн газрыг татан болохгүй? Энэ чи хэрэггүй шүү дээ. Бүр хэрэггүй шүү дээ гэж ирсэн байдаг. Тэр байтугай онц ностой гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг бол татан болгох тухай дээрээс бидэнд чиглэл өгсөн гэдгийг бол ерөнхийдөө ойлгуулсан. Ингээд аргагүй юу цагдаагийн байгууллага бол одоо татан буулгаад бүтцгүй болж байгаа. За юу. Одоо цагдаа үнэхээр мэрэгсэн тийм одоо хэдэн мэрэгжилтэн өндөр түвшний мэрэгжилтэн
Өөрөөр хэлбэл Монголд байгаа эрүүгийн ертөнцийг бол таньдаг. Жишээ нь Хуранда Жамисингэ. За Жамисингэ. Хуранда Базаргүр. Хуранда Батбаяр. Гэт энэ улсууд бол энэ өнөө байхгүй болох бүтцэд ороод явчихж байгаа байхгүй юу? 1998 оны 10 сарын 2-ны орой улс төрч Синжэсрэнгийн цагийн аян насыг бол санаа тохируулав. За хэрэг болсны дараа хуулийн байгууллага очоогүй хэргийн газрын үздгийг хийгээгүй байхад одоо энэ чинь баг 70 гаруй хүн одоо очсон гэж одоо ярьдаг шүү дээ. Өнөө мөр боллоо. Харилдыг үн хүртэл одоо алхаж байсан гэдгийг зарим улсад хэлсэн байг. Ингээд мөр боллогдсон. 1998 оны 10 сарын 3-ны өглөө засгийн газрын ээлжид бас суралдаан болж тэн дээр болоход ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч элбэгдэж орж ирээд за сая одоо маргааш нөө шүү дээ тийм. Маргааш үндэсний аюулгүйдийн зөвлөл сая хуралдаад надад энэ хэргийг хариуцууллаа гэсэн. Хөөс нэг хүн тэгээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн нэг хэрэг хариуцчих болт юм. Одоо болох ёсгүй шүү дээ. Ер нь бол энэ л одоо гайхалтай саний байгаа байхгүй юу. За ингээд энэ цаг мөчөөс эхлээд бол үндэсний аюулгүйдийн зөвлөлийн нэг гишүүний гарт бол одоо бүх эрх мэдэл бол төвлөрч байгаа. Тэр байтугай бол бид хэрэгэн элбэгдэж ерөнхийдөө бол танилцуулж байсан гэж хэлсэн одоо хүн бол байга. Прокурорын хүн байг. Ингээд хэргийг танилцж байж ингээ явцсан чинь цагдаагийн ерөнхий газар ажил хийсгэж томилсон. Энэ хэрийг мөрдөн байсан. Гэтэл үүнтэй зэрэгцээд параллельна тагнуулын ерөнхий газрын дараагийн шийдвэрээр бол ажил хийсэг бий болгосон. Энэ ажлын хэсэгт өнөө ажлаас халагдсан өнөө одоо өндөр мэргэжлийн мөдөн байцаагчид хурандаанаар бол жишээнд Жамисингэ Базаргүр тэр Батбаяр нас чинь бол тэр ажлын хэсэгт орсон байдаг байхгүй юу? Тэр тагнуулын ажлын хэсэгт нь тагнуулын ажлын хэрэгцээнд нь одоо оруулсан. За. Би бол тагнуулын ерөнхий газрын даргаыг бол ер нь маш сайн одоо тооцсон байна гэж. Би ч дотор бодож байгаа. Энэ бол ихтэй мондөг одоо ажлын хэсэг байсан. Ингээд тэр тагнуулын ерөнхий газрын дэргэд ажилласан ажлын хэсэг бол ажиллаад 6 хоносны дараа ажлынхаа анхны одоо явцыг бол танилцуулах гэж байдгийсэн чинь тагнуулын ерөнхий газрын дарга дууддаг байхгүй юу? Дуудаад за уучлаарай. Дээрээс бол та нарыг бол одоо ажилуулж одоо болохгүй гэж байна. Ийм учраас тэр Жамисингэ байгаа энэ тэрийг өдөгдөг яг одоо Жамисингэ Базаргүр Батбаяр ийм учраас бол та нарыг одоо би тархаас орох байхгүй. Уул нь одоо би та нарыг ажилуулъя гэж бодсон юм аа гэж хэлсэн байт. За мен засаад байгаа хэвчтэй. Дараа нь бол одоо өнөө хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд бол одоо иймэрхүү саад одоо болчлоо. За тэгээ яг би энд ганцхан жишээ хэлье. Өнөө цагдаагийн ерөнхий газрын дэргэд байгуулагдсан ажлын хэсэг бол зүгээр тагнуулын ерөнхий газрын дараа хурцсан хэлснээр бол 5 удаа буюу 83 хүн ажилладаг болсон. Ажлын хэсэгт халаа солиол. Тэгсэн чинь жинхэнэ одоо нэг л ажиллаа ихэлсэн байдгийм үү жал ажиллаж байсан улсууд ингээл солигдоод дараагийн шинэ хүн бол бүх юм бол одоо 0-с эхэлж байгаа. За зарим тоогоор бол 5 ч биш 6 7 ч гэж одоо ярьдаг. Ингээд үзэхээр чинь энэ хэргийг ер нь мөрдөн шалгах ажиллагаанд ямар аимчигтай одоо тийм саад учирч байсан байна вэ? Урд нь одоо яаж бэлтгэсэн байна вэ гэдэг бол ерөнхийдөө гарч ирээд байгаа байхгүй юу? Одоо ерөнхийлөгч асан элбэгд орж болохоор үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд зоригийн хэргийг надад хариуцуулж өглөө гэдэг нь хууль хяналтын байгууллага ажиллаад тэр хэрэгтэй танилцах эрх зөвхөн элбэгд орж гэдэг хүндэл байсан болж таарч байна. Тэр прокурорт ажиллаж байсан нэг одоо прокурорын хэлсэн үг үйл дээ. Бид бол хэрэгээ мөрдөж байсан. Тэгээ танилцуулдаг байсан. Хэрэгээ бол одоо Монгол Улсын ерөнхийлөгч танилцуулж байсан гэж. Энэ л одоо бүгдийг хэлээд байгаа юм шүү дээ. Тэр хэрэгийн процессыг ямар явцтай явж байна вэ? Юу эднэр одоо мөрдөөд байгаа юм? Юу тогтоогдно гэдгийг тэнд мэдээллийг бол аваад байсан байна. Хариулах газаргүй болгоцсноос хуулийн байгууллага ажил үүргээ чиг хуваарийнхаа дагуу гүйцэтгэхэд бас юм үл ойлголцох нөхцөл үүсэж хугацаалдсан байж болох тухай асуудал байж болох уу? Энэ чинь эрүүгийн цагдаагийн татан болгож байна. Тий. Онц ноцтой хэрэгтэй тэмцэх тасгийг татан болгочихж байна. Буцаагаад нөгөөдүүлнэгүй чинь заавал байх ёстой гэд байгуулахаар нь дахиж очиод одоо бүр ажлын хэсэг очиж байгаа татан болгож байгаа. Ийм нөхцөл байдал дээр яг онц ноцтой хэрэгтэй тэмцэх тасаг байхгүй байтал онц ноцтой хэрэг гарна. Хин харьяалж очихоос ингээд ийм үл ойлголцох нөхцөл байдал дээр хугацаа алдснаас тэр 70-80 хүн орж гарсан ч гэдэг юм нөхцөл байдал байж болохоор олон л төвхтөө зүйл байна л. Нэг талаас нь маш төвхтэй, нэг талаас нь маш тодорхой юм харагдаад байгаа байхгүй юу? Тэр хэргийн газрын үзлэг дээр бол жишээ нь эрүүгийн цагдаагийн газраас шинээр товлогдсон 2 залуу очсон байт.
ямар ч тийм одоо эрүүгийн ертөнцийн тухай ямар ч тийм одоо Ойлголтгүй. мэдлэггүй гэж энийг цагдаагийнхан өөрөө ярьдаг. Хэрвээ тэр одоо манай хуучин ажиллаж байсан туршлагатай улсад очисон бол хэргийн газрын үзлэгийг бол одоо ёстой маш сайн хийх байсан. Тэгэхээр ч л өнөө эрүүгийн цагдааг татан болгосон тэр онцон настай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг татсан болгосон чинь үр дүн тэн дээр гарчихгүй байсан. Одоо таны ярианд ч тэр. Би яг энэ асуудлаар маш олон хүнтэй ярилцлаа. Бүх сэжүүрүүд явж байгаа нэг дээрээс гэдэг л нэг юм эзэн бий хүүхтэй. Тэгэл ерөөсө бүх хүний яриа ингээл очоод асуудлын за яг отоол яг тайлагдах нь гэхэр л нэг юм дээрээс гэдэг үгэн дээр очиж штеп. Дээрээс. Дээрээс гэдэг. Энэ дээрээс гэж одоо юу юм бэ? Энэ дээрээс ер нь тодорч болтгүй нэр юм уу? Дээрээс гэдэг үг бол 5 одоо их сурвалжаас яригдсан байдаг байхгүй юу? За. 5 их сурвалжаас. Юу гэхээр бол хамгийн анх тэр өнөө би түрүүнд хэллээ шүү дээ. Тагнуулын ерөнхий газрын дарга өнөө ажиллах хэсэг татан болох үед уучлаарай. Дээрээс одоо та нарыг ажилуулж одоо болохгүй гэж. За нэгтгэх нэг хэргийг мөрдөн байсаж байсан мөрдөн байсаач нар тэгж хэлдэг. Дээрээс гэж энэ хураг гоцойлогдох гэж. Ингээд хоёр тохион мөрдөн байсаач нар. Ажлын хэсгийг удирж байсан прокурор бас хэлсэн байдаг. Улсын прокурор. Дээрээс болохгүй байна гэж. За одоо хууль зүйн дотоод хэргийн сайд Тэмүүжин бас хэлсэн байт. Энд чинь дээрээс болохгүй байх юм чинь. Залтай. Ингээд тагнуулын ерөнхий газрын дарга. Тэгэхээр энд бол улсын их хурлын тэр дээр гэдэг чинь бол улсын их хурлын 76 гишүүн биш. Хуулийн удирдлага, хуулийн байгууллагуудын удирдлага бололцоо байхгүй. Тэгэхээр хэн бэ гэдгийг л одоо Гэхдээ хин юм бэ? Энийг зүгээр одоо хэлж болтгүй. одоо хэлэхэд яг одоо ер нь бол би энэ дээр бат итгэлтэй байдаг. Энд бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо гишүүн элбэг дэржлэр бол бүхэл юмнууд томжил очдөг л байхгүй юу? Тэр дээр гэдэг дээр. Дээр гэдэг юм аа. Энэ дээр гэдэг үг бол их олон юмны онс. Би бол тэгж боддог. Тий. Яагаад тэр дээр гэдэг байгаа юм? Тэгэхээр л энэ одоо таавал тэр энэ миний хоёр номыг уншсан бол бүхэл юмнууд ингээл яваад очихоор л тэр л одоо хүн дээр очдөг. Шалтгаан толгой гэж байна. Тэнд л хамааралтай болчдөг. Тийм учраас миний хэлэх нэг зүйл бол Монгол улсын ерөнхийлөгч асан Сахиагийн элбэг дөржид санжаасрын зэргийн амь насыг хохироосон болон бусад хэрэгтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсэж шалгах ёстой. Шалгах ёстой. Та шууд ийм байр суурьтай юм. Би энэ байр суурьтай. Энд миний номнууд байга. Би ингэж хэлснээр бол би одоо буруу зүрх юм хэлсэн гэж одоо өөрийгөө бодохгүй байна. Өнөөдөр хэргийн нөхцөл байдал бол энэ л одоо дүнэлтийг хийгээд байгаа. Тэгэхээр элбэг дорж гэдэг хүн эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэж үзэж байна тийм ээ. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой. Системийн одоо бүтэц ярихдаа зориг дунд нь зориг хэсэгт нь бас нэг зүйлийг онцолчлоо шүү дээ. Энэ юу гэхээр зэрэг бизнес булаах гэж. За улс төрийн зориг гэж ярьж байгаа юм тийм үү? Хувь хүний асуудал байж болох нь байна гэж байгаа юм. Үүн дунд нэг ноцтой юм гарч ирлээ шүү дээ. Бизнес булаах бол энэ системийн бас нэг том зориг нь үүд юм аа гэж. Тэр энэ дээр үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрөө удирдан чиглүүлж оролцдог байсан гэдэг тийм асуудал. Энэ дээр зүгээр ашиг нөхцөлөд гэсэн тэр олон анхаарал орсон хэрэгүүдийн жишээн дээр би хэлье л дээ. За. Одоо тэр ашиг нөхцөлний хэрэг дээр гараад байгаа Батэрий дүүгээд одоо нэг тэр зэлэм компани захирласан гэдэг байгаа тийм. Тэр нөхөрийг бол ёстоор үеийг үтсэн шүү дээ. 5 жил шорон суулгаад эрүүгийн хэргийн хохирлыг бол анхчдны шүүхээс л одоо тогтоодог шүү дээ. Бидний 3 хоног 461 энэ шүүх хурлын танхимд 3 хоног шүүх хурлаасан. Яг шүүхийн процессын үед бол цогт шүүгчийг улсын ядагч альма прокурорыг хил бүггүй болгосон бид нар. Бид тэгж чадчихсан байхгүй юу? Ягаад гэвэл энэ юусо болоогүй хэргийг тэд нар болгох гээд бид нар бүх баримтаар тэд нар няцааж ирсэн. Гэтэл бол юу давуу залтах шатны шүүхээс нэг одоо шүүгч бол энэ сарантэйг шүүгч тэр хүний бүр тавлж байгаа юм шиг надад ингэж ялгааноос юм. Уг нь яг та дөрвөөс тэнцүү хавааж төлөвлөх байсан. Гэхдээ яг чамаар төлөвлөе. 5 тэрбум төгрөг. Ингээд тэр Батэрий гэдэг нөхөр бол ингээд яхаж аргагүй болж байгаа байхгүй юу? Шүүх хуралдаанд үндэсний аюулгүй байдлын зөвлөл хохирсон гэж хохирчоор нэг нөхөр тогтоогдсон нөхөр орсон байг. Ер нь шүүх дээр үндэсний аюулгүй байдлын зөвлөл үндэсний аюулгүй байдал хохирчлоо гэж түүнийг төлөөлсөн шинжээч орж ирж ийн гэдэг нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр бүхийн нэг хүний одоо төлөөлсөн л ийм агуулга явсан юм шүү. Одоо ингэж харахад Энэ хэрэг дээр бол энэ одоо Батэрий дүү, энэ Батбаяр бас нэг залуу үе. Энэ гурвыг бол хахуул авсан гэж шийтгсэн.
Харин тийм. хахуул авсан. Тэгтээ өгсөн нь байх ёстой шүү. Гэсэн чинь юу South Kobe Saints гэж одоо компанийн захирлууд нь Америкийн Justin Kapla. Өнөө алдарт Kapla шүү дээ 34 тэрбумны Татварын өртөө. Энэ бүх юмыг битүүмжлээд 35 тэрбум төгрөгийн Тий. одоо эд хөрөнгө хураах энэ авц тэрийг нэг байгаа. Бүр ингэж жагсаалтаар. Монголын одоо хөрөнгө олж авах боломжтой байсан байхгүй. Тэгээ ерөнхийлөгч дэрийг өрчөөснөөр энэ хөрөнгө байхгүй. Хин хохирсон. Бид бүхэн хохирсон шүү дээ. Тэгээд эднес чинь бол хэлдэг байхгүй юу? Үгүй ээ бид одоо ингэж бүр хэрэг хийгээгүй. Энийг яриад байгаа хүлээж авахгүй. Тэгээд биднийг хахуул авсан гэдээ одоо шийтгэжлээ. South Kobe Saints өдөрлгуудад авилгын хэрэгээр яал үүсгэсэн шүү дээ. Үгүй хэн бидэнд хахуул өгснийг бид мэдэхгүй байна. Тэр хахуул өгсөн хүнтэйгээ уулзъя гэж. Тэдний чинь уулзээ, нүүрэлдээ тэдэнд холбогдох хэрэгтэй танилцъя гэхээр бол өгдөг. Тэгсэн энэ бидраас тусгаарлцсан. Бид нартай ерөөсөө энэ хэрэг нь хамаарлаггүй болгоод тусгаарлаад Нэг ч удаа энэ хоёр Америктэй энэ улсуудыг нүүрэлдүүлж байцгаагүй. Энэ бол нууц хэрэгэл гэдэг юм байлээ. Тэр нь одоо чухам хаана байдгийг. Ийм учраас бол энэ хэргийг одоо ач холбогдолын хэрэг гэгчийг бол үнээр нь одоо олон ил болгоёг бол тэр хэрэгүүдийг бол одоо үсгэлж өстой. Батүридийн тэр одоо эзэмшиж байсан лицензүүд бол зүгээр маш тийм ашигтай лиценз юм байлээ. Маш тийм одоо өндөр чанарын нүүрснээ байдаг. Тэгээ маш өндөр хөрөнгө оруулалт хийгдсэн. Тийм үнэхээр. Тэгээд тэрнийхэн дараа бол тэр болон бусад нэг хоёр лиценз асуудлыг л авч үлдсэн бусдын тэгэл тэгэхээр ямар үндэсний байдлаа тохирол учруулсан байна вэ? Тэгээ дараа нь бүгдийг буцаага олгочих юм бол энэ үндэсний аюулгүй байдал тохирол учруулсан юу ч лалга байсан юм шүү дээ. Ерөөсөө тэр митийн 1-2-ыг л суулж авч үлдэх гэсэн тактик байсан юм шүү. Ер нь эрүүдэн шүүсэн ажиллагаа бол энэ бүх эрүүдэр байна. Өнөө системийн ямар одоо хүчтэй тэр аимшигтай систем хүнийг хайрлах биш. Өнөө хүний эрхийг дээдлэх биш. Зөвхөн хэдэн хүмүүсийн тэр одоо атгаг тэр одоо санаа зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж чадж байна гэдэг л одоо энэ тэл байгаа юм л да. Төрөл юм бол иргэнийхэн төлөө бол одоо ажиллаж цагаатгаж энэ нөхөрлийг гаргуулах ёстой. Уучлах гойх ёстой. Уучлах гойх ёстой. Ядаж тийм тийм. Тэ. Их тийм урдч нөхцөл байдалтай хэрэг юм аа гэдэг тийм ойлголт хүртэл бас өнөөдөр анхудаа гарч ирж байна. Маш олон хүн л энэ нэргэнд ярьж байгаа. За ингээд студид ирсэн танд баярлалаа. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа.